Манай жудогийн үед одоо жудо гэдэг чинь одоо хүнлэл хүмүүжил ёс суртахуун шүү дээ. Олон зүйлүүдээс болоод хүн өөрөө их нервтэй, стресстэй бохиндож байна л да. Энийг нөгөө бусдад гаргах арга зам гэдэг юм уу те харилцаа хандлагын өөрчлөлтөд ирэхлээр мэдээж бохиндлаасаа болоод хүлээцтэй юм байхаа болсон те төрүүлж ууралдаг болсон. Би нэг лүгээ одоо ингээд дайрдаг, авшилдаг болсон. Хүүхдч байна, хүнч бай, бие биенээсээ нөгөө нэг ингээд альва зүйлүүдийг ингээд авч сурч явдаг. Тэгэхээр хүнд юу гэж байна? Хүн тэрүүгээр тэжээгддэг. Тэгэхээр альва нэг хүн одоо яг нөхөрлж байгаа хүнээ, тэ найдаж байгаа хүнээ хүн дээрээ өөрөө маш зөв үлгэр дуурайлтал байх юм бол дагаад тэр зүйлүүд яг айгүй эерэг маш одоо ингээд зөв байгаад явна л гэсэн үг. Цаанд хогинсаа байж хат наан ууттаа тавьдагч байдаг юм уу те. Тэгвэл энэ нөгөө ямар сэтгэхүй вэ гэхээр тэр хүн цалин аваад ажиллаа хийж байгаа юм чи энийг цэвэрлэх ёстой гэж боддог байхгүй юу? Гэтэл үгүй шүү дээ. Гэтэл бид замд нэг хог байгаад аваад хайчих хэмжээний тий хүн нөгөө хүн байхад чухал байна. Тэрийг л хүүхдүүдэд хүмүүс залуучуудад үлгэрлээд тэрийг бий болгоод явах юм бол нэг юм өөрөө ингээд дагаад хөгжөөд явчихна. Манай жудогийн үед одоо жудо гэдэг чинь одоо хүндлэл хүмүүжил ёс суртахуун шүү дээ. Чи ихлээр хүнийг хүндлэх ёстой. Хүндэлж ээж дараа нь хүнийг хүндлүүлнэ. Соёл танаас эхлэн